Сайн байцгаана уу? Амны үнд эрүүл ахуйн тухай ойлголт сэдвээр багахан хэмжээний мэдээлэл хүргэе. Амны үндийн эрүүл байх нь шүд цоорох өвчин, буйлны өрөвслөөс хамгаалаад зогсохгүй зүрх судас хоол боловсруулах дархлын системд хүртэл нөлөөлдөг байгаа. Тиймээс бид амны үндийн эрүүл мэндийн талаар мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй байнамаа. Гэхдээ амны үнд юу вэ гэдгээс эхэлнэ. Амны үндийн хоол боловсруулах тогтолцооны эхний хэсэг бөгөөд үүрэг нь хоол хүнсийг ажиллах, залгих, мөн ярих, амьсгалах, дуу гаргах зэрэг үнцүүрэгтэй. Эдгээр үйлдэлийг хийхэд оролцдог эрхтүүд нь шууд буйл, хил, тагнаа, шүлтний булчирхай, уруул, газар, хүүхэн хил зэрэг эрхтэн тогтолцоонууд оролцоно. Амны үндийн ариун цэвэр муу байхад нөлөөлдөг хүчин зүйл нь орчны болон хэсгийн хүчин зүйлүүд байдаг. Орчны хүчин зүйлд хүн амын дийлэх хувь нь хоцуурын газар шилтэн амьдарч амьдралын эв маяг хоол хүнсний хэрэглээ өөрчлөгдсөн, мөн чихэрлэг хийжилсэн ундааны хэрэглээ нэмэгдэж, цагаан эдийн хэрэглээ огцон буурсан, мөн хүмүүсийн эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээлэл болон дадал хангалтгүй байгаа шүд цоорох өвчнийг үүсгэх гол хүчин зүйлс болж байна. Хэсгийн хүчин зүйлд нь хоол хүнсний нөлөө, шүдэ тогтмол 100% цэвэрлэхгүй байх, шүлсний нөлөө буюу pH хэмжээ өөрчлөгдөх, бактери болон хүчний нөлөө зэрэг нь гол шалтгаан. Шүдний цоорол гэдэг нь эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр палангийн хатуу эдийн эрдэс алдагдаж улмаар зөөлрөн хөндий үүсхийг хэлж байгаа. Шүдний цооролтой удаан хугацаанд явснаар биеийн хэсэг газрын болон ерөнхий хүндрэлүүд үүсдэг. Хэсгийн хүндрэлд цоорлын улмаас шүдний мэдрэл гэмтэж хүчтэй өвдөлт өгөн улмаа сурвалжийн орой өрөөсдөг байгаа. Мөн өрөвсөн шүдийг эмчлэхгүй удаа явснаас шууд байнгын өвдөж, буйл байн өрөвсөж хавдах санжууд илэрнэ. Энэ байн хангаж хавдснараа цаашлаад тархамд эдээд өрөвсөл бол дамжрах, мөн амнаас нь төрөх аюултай байдаг. Ерөнхий хүндрэл нь гүйлсэн булчирхай өрөвсөл, зүрх судас, үе мөч, бөөрийн өвчин зэрэг бусад эрхтний халдвар харслын өвчин үүс дамжирдаг. Орчин үед цооролтой шүдийг нингийн халдвараар үүсдэг. Өвчтэй хүнээс эрүүл хүнд дамжаа халдварладаг халдварт өвчин гэж үзэж байгаа. Дээрх хүндрэлүүдээс үрлэн сэргийлэх бүрэн боломжтой байдаг. Эдгээр нь амьдралаар дадал болон хэвшүүлэх боломжтой маш энгийн зүйлс байдаг байгаа. Өдөрт 2-3 удаа шүдэ тогтмол 100 угаах. Элсэн чихэр болон сардуултай хүнсний хэрэглээ бууруулах, шүлс ялгаралтыг нэмэгдүүлэх, тогтмол шүдний утсыг илгэж занших, сойцоо 3 сар тутам цойлох, 6 сард 1 удаа шүдний эмнэлэгт үзүүлэлт занших хэрэгтэй. Шүдний өвчлөлөөс гадна буйлны өрөвслийг тоохгүй орхиж эрхэж болохгүй. Амны үндийн нийтлэг өвчлөлүүдийн нэг бол буйлны өрөвсөл юм. Шүд угаахад буйлны цус гарах, шүдний завсар цэвэрлэх, хоол идэх үед тэр хэсэгт хөндөрүүлж өвдөх зэрэг нь танд буйлны өрөвсөл илэрж байгаа нэг шин тэмдгүүдийн нэг. Бөгөөд буйлны өрөвслийг өнгөрийн болон өнгөрийн бус гэж хоёр ангилдаг байгаа. Өнгөрийн гаралтай нь амны үндийн ариун цэвэр муу байх, шүдний гажиг үүсэх, кофе, цай, тамхи, буруу хоолоос шалтгаалж шүдний палан дээр өнгөр үүсч, өнгөр нь эзэсчин чулуу үүс буйл өрөвсөж эхэлдэг байгаа. Өнгөрийн бус гаралтай нь ерөнхий биеийн шалтгаантай буюу жирэмсний үедх буйлны өрөвсөл, өсвөр насны буйлны өрөвсөл, чихрийн шижингээс шалтгаалсан мөн стресс, дархлаа сулрах үед буйл өрөвсөж болдог. Гэхдээ энэ талаас хамгийн гол шалтгаан нь шүдний чулуу. Буйлны ирмэг дээр өнгөр тогтож удаан хугацаанд байснаар шүлстэй уруулж хатууран чулууг үүсгдэг. Ингэснээрээ буйл байнгын өрөвсөж улаа цус гарамтгай болж амнаас эвгүй үнэр гарах шин тэмдгүүл илэрж эхэлнэ. Удаан хугацаанд чулуугаа төлөхгүй явснаар толгуур эдийн өвчлөл буюу шүднүүд аажимдаа нэгэн зэрэг хөдөлгөөнд орж унах эрсдлийг нэмэгдүүлдэг байгаа. Буйл өрөвснийг илэрхийлэх шинж тэмдгүүд нь шүдэ угаах үед бага зэрэг цус гарах, буйлны эсэгт сойц хүргэж угаах үед хөндөөрлөж цус гарч өвдөх, шүлсээс ороод хагаж цустай байх, буйл хавгнаж өрөвсөх, буйлны өнгө нь улаан ягаан туяатай байх, амнаас эвгүй үнэр гарах зэрэг шинжүүд нь энгийн гаралтай өрөвсөл явагдаж байгааг илэрэл юм аа. Тиймээс бид буйлны өрөвслөөс бас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Энэ нь шүдний чулуугаа түлэх,
6 сар тутам шүдний эмчэд тогтмол үзүүлж өнгөр цэвэрлэгээ хийлгэх. Амны хүндийн арчилгааны бүтээгдэхүүнүүд буюу оосоо зөв сонгож хэрэглэх. Шүдний утасны хэрэглээг нэмэгдүүлэх. Шүдний утсыг зөв арга техникээр хэрэглэх хэрэгтэй. Гэснээр буйлын өрөвсөл болон шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Спортын тамирчид зориулсан багахан хэмжээний мэдээлэл хүргэхэд спортоор хичээлдэх хүмүүс бэртэл гэмтэл авах өндөр эрсдэлтэй байдаг. Тэр дундаа шүдний аппарат хэлгэсэн үйлчлэгчийн хувьд шүд цохилт оргилтонд амархан унах магадлалтай. Тиймээс хамгаалтын хэрэгсэл хэрэглэх, эрүүл хооллолт, шүдний зөв арчилга, тогтмол үзлэгт орж хянуулан зөвлөгөө авч байх хэрэгтэй юм аа. Mount guard буюу шүдний хамгаалалт нь спортоор хичээллэх үед шүд мултрах, хугарах болон буйл салт шархлах гэмтгээс сэргийлдэг. Хамгаалалтын дотроо бэлэн хамгаалалт, хэлбэржүүлдэг буюу халуун усанд дүрээд амандаа тааруулж хэлбэр оруулалт тохируулалтыг хэрэгэлдэг. Мөн захиалгаар хийх буюу шүдний эвлэгт хэв өгöd өгч өөрийн шүдэнд яг тааруул тохируулж хийх боломжтой байгаа. Тиймээс аль төрлөөс нь сонгон хэрэглэх боломжтой. Анхаарал хандуулсанд баярлалаа.